Үндэсний баялагын сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоол. Тэр энийг бас өмнө хуралдаанууд дээр асуусан. Миний ойлгож байгаагаар бол энэ бас төсөвт бол нэг шууд нөлөө багтай юм байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ удаад энийг хойшлуулчвал яасан юм бэ? Яг гэвэл энэ доторх заалтууд нь ер нь одоо их л олон юм холцсон юм дүр зургууд харагдаад байна л да. Өмнөх гэрээнүүдээс олдтой юм нь болохоор ил тод нээлттэй одоо явуулна гэсэн юм байна. Тэгээд энэ одоо танилцуулгаас харахаар том дүнтэй л одоо биржийн арилжаа хийж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэхээр үн баг байгаа үед одоо ийм том дүнгээр одоо гэрээ хийн гэдэг бол одоо бас л яг л оптик гэрээтэй адилхан ийм л агуулга орж ирж байгаа. Тэгэхээр ялангуяа зах зээлийн үн ийм баг үед нэгдүгээр хүн орж ирэх үгүй юу? Хоёрдугаар бидний хувьд бол ийм ашигтай байх үгүй юу? Уул нь илүү зах зээлийн үн өндөр байх үед одоо жишээлбэл ийм урт хугацааны үнээд одоо докторжуулах ийм гэрээ хийвэл илүү зүгээр үүдэг. Тэгэхээр баг үед нь ингэж хийхин оронд багийн шаардлагатай санхүүжилттэй юу хямд үнэтэй зээлийн санхүүжилтээр энэ мөнгөө босгоод тэндээс одоо нүүрсний борлуулалтаас орж ирэх орлогуудаараа буцаад энийгээ төлөөд явсан илүү энэ одоо жишээлбэл энэ зорилтод нийцэх юм шиг ингээ харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр бас дээр нь эрчим хүчний нүүрснийхээ асуудлуудыг бас яг ерөнхийдөө ингээд юмуудыг холиод бичсэн. Тэгэхээр биржийн харилцаа гэдэг чинь бол спот маягтай өөрөлдвөл богино хугацааны зах зээлийн нөхцөл байдал тааруулдаг ийм арилжааг ийм том дүнтэй хэд хэдэн удаагийн 1 тэрбум долларын 3-5 удаагийн ийм арилжаа хийнэ гэсэн танилцуулга. Энэ тэгэхээр биржийн арилжаа гэдэг хэлбэртэй боловч яг бодит мөн чанар нь бол ийм оптик гэрээ болохоор байна. Тэгээд хямд үед бас үнэ хямдхан өгөх ийм асуудал үүсэх гэдэг. Дээр нь тээвэрлэлтэй холбоотой, уурхайтай холбоотой асуудлыг нь одоо энэ хөрөнгө оруулагч санал тавина гэдэг. Тэгэхээр энэ харилцаа чинь өөрөө бас өмнө ярьж исэн бид нар энэ Монголд одоо үлдээх Монгол компаниуд энэ боломжуудаа олгох бид нар экспорт хийж байгаа бол аль болох одоо хүрэх цэгээ тэр хэрэглэгчд нь дөхүүлж өгөх ёстой болохоор биш чинь баг экспорт биш дотоодын борлуулж авах ийм дэдүүлээ болчиход байна шүү. Тэгэхээр энэ баялаг бий болгоно гэдэг чинь тэр хүргэх цэгийг аль болохоор эцсийн хэрэглэгчтэй хүргэж илүү үнцэн бий болгодог. Тэгэхээр энэ бол яг мөн чанар нь гэрээнүүд нь хоорондоо танилцуулгууд нь хоорондоо зөрчилдөд байгаа учраас илүү сайжруулад дахиад оруулж ирээч гэсэн ийм зүгээр санал байна. Энэ дээр ямар бодолтой байгаа юм? Гişүнэ юу шүү? Төсөвтөөс огт хамаагүй ч зүйл бас биш шүү. Холбоотой байлгүй яг энэ чинь үндэсний баялагын сангаал бид нар хариуцуулах байгаа асуудал. Үндэсний баялагын сангийн төсөв маань өөрөө улсын нийт төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм байна. Энийг л одоо баяжуулах байгаа. Ард түмний баялагийг л өсгөх байгаа. Одоо байгаа энэ боломжуудаа хэдхэн жилийн одоо бид нар цонх үедээ яралтаа одоо бид нар хөндөж чадаагүй байгаа хэсгээ эргэлтэнд оруулъя гэж байгаа. Тэрнээс биш энэ уулар юугаар биржээр явж байгаа спот арилжааны асуудал ерөөс огт биш шүү. Чи эргэлтэнд орж ирүүлээд эргэлтэнд оруулаад тэр гүнд байгааг байгалийн баялаг болгож гаргаж ирээд тэгээ тэрийг тээвэрлэхэд бэлэн болцсон үед л чи биржээр явж арилжана. Гэл тэр жишээс газрааж өндөг байгаа асуудал байхгүй юу? Тийм учраас бүхэлд нь энийг эргэлтэнд оруулах асуудал энэ дүнэлт төр юугаар тогтоолоор яригдж байгаа асуудал юм шүү. За уулуурхайн явныхан байжуулна үстэй тийм ээ. За бид бол одоо яг ийм зорилгоор одоо энэ саналыг дэмжиж энэ тогтоол бол зайлшгүй одоо хугацаа алдахгүй одоо 26 оны төсөвтөр оруулж ирэх ёстой юм байна гэд. Ингээд одоо энэ жил маш цомхон дөрвөн асуудал дагж байгаа. Тэрний одоо нэг нь байгаа. Маш чухал дөрвөн асуудал гэж харж байгаа. Ерөөсөө топ дөрвөн асуудлаад оруулж ирж байгаа. Тэрнээс бол ер нь 40 асуудал ирдэ шүү дээ. Энийг дагуулж оруулж өгөөч гэдэг. За гишүүний асуултанд нэмж тайлбар өгье. Хажуултар эрдэнэ соёлын амуулахын бодлогын газрын дарга нэмжсэр. За 5-7 орд дээр бол ашиглалтад одоо бол цанхийн зүүн баруун хэсгүүд бол ашиглалтанд бүртээ явж байгаа. За бол одоо ашиглалтад бол өртөх боломжтой техник хайгуу судалгааны ажил нь хийгдсэн техник эдийн засгийн үндэслэн бэлэн болсон хэсэг бол бортыг хэсэг төр байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол их хурлын төсөв дагж байгаа хууль дээр бол дагуулж орж ирж үндэсний баялагын санг арвижуулах асуудлыг бол тусгасан. Үндсэндээ бол ордыг бол сурчлахгүй олборлох тал дээр бол бид нар бол салбарын яамны зүгээс бол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. За сүүлийн Эрдэнэс 5-7 дээр бол сүүлийн 3 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон. За энэ хүрээндээ бол нийт 5.9 сая тонн үрс экспорт гаргаснаас 2.9 сая кокс эрчим хүч, 3.1 нь бол 2.1 сая 3.1 кокс үрсийг бол
экспорт гаргасан байна. Цаашд бол энэ ордыг иж бүрэн ашиглах тал дээр бол анхаарлаа хандуулад ажиллана гэж үзэж байгаа. За ер нь бол 5-7 ордын Эрдэнэс 5-7 хавцад компаниг гүйцэтгэсэн хайгуулын ажлын дүнгээр бол 5-7 ордын нөөцийг бол Эрдэнэс 5-7 хавцад компаниуд хойш шүрлийн үрээнд бол 8.1 тэрбум тонн гэж бол эрт соёлын мэрэгжлийн зөвлөлтөөр бүртгэгдсэн байгаа. За үүнээс бол одоо бэлэн болцсон хэсэг дээр бол үндсэндээ 400 Илуурхаа үрээнд бол 424.2 сая тонн үрсийг олборлоо. Жилд бол 2-оос 15 сая тонноор ашиглах бол техник эдийн засгийн үндслэр соёлын мэрэгжлийн зөвлөлтөөр бүртгэгдсэн байгаа. Ер нь асуултаа нэг сайн ойлгохгүй нөө яагаад хариултаа тодорхой байхгүй юм бэ? Тэр 88 гүйцэд хариул. За их хурлын тогтоолын төслийн төсвийн хууль дагж байгаа их хурлын тогтоолын төслийн тухайд бол энэ уурхайг бол ашиглах асуудлаар хилцэл хийгээд тэгээ үр дүнгээ бол танилцуулаад явна гэсэн агуулгатай бол орсон байна. Сая энэ 5-7-той холбоотой асуудал дээр бол дэмжиж байгаа. Гэхдээ гол нь зөв болгож хийя л гэдэг. Тэгэхээр одоо энэ орж иж байгаа асуудал чинь болохоор үзэл баримтлаас зөрөөд байгаа байхгүй. Энд дэр болохоор нээлттэй биржийн арилжааг дэмжин нээлттэй болгоно гэсэн мөртлөө энэ буцаад өөрөө оптикийн шинжтэй ийм л юу харагдаад байна л да. Тайлбар үзэл баримтал хоёр жоохон зөрөөд харагдаад. Уулуурхаа яамны тэр сайдны юм уу төрийн нарийн ирэхгүй бол энэ хилцүүлэг хойшлууллаа шүү. Энэ асуудал төр чинь уулуурхаан асуудал нэгдүгээр асуудал, эдийн засгийн хөгжлийн асуудал хоёрдугаар асуудал, мөн төсөв гэдэг гурван асуудал байна шүү дээ. Тэг ямар учиртай хэдэн удаа дуудуулах гэдэг юм бэ? Энэ танаах нь ирэх юм ирэхгүй юм уу? Байнгын ороо цаг 20 минут хүлээж штэ. За уучрасаа да. 5-7-той холбоотой нэлээд том асуудал байгаа дээ. Нэг ам нэ гэдэг. Яагаад нэгж байгаа юм хэлж мэдэх хүн байхгүй. Ирэх жилийн төсөд ямар нөлөөлөл үзүүлэхин хэлж мэдэх хүн байхгүй. Одоо ингээс орчлоод цааш одоо олборлож байгаа хэсэг нь ашиггүй болчиход энэ хэсгийг нээх гэдэг юм гэдэг хэлж мэдэх хүн байхгүй. Уул уурхай яам нь хүнээ ирүүлдэг. Энд ч одоо өглөө 10-аас хойш залгаж штэ. Нэг ч хүн ирдэг. Тэгээ энэ асуудлаа мэдэх хүн ирүүлчихэд ингээд суулгаад байдаг. За жохлон сайд хариулъя. За түрүүн одоо бид өөрсдийнхөө мэдлэгийн хүрээнд хариултаа өгсөн шүү. За бид одоо нэг нүүрсээ экспортлох бидэнд нэг 10 жилийн хугацаа байна да. 10 жилийн хугацаа байна. Дэлхийн нийтээр одоо эндээс татгалзаж байна. Урд одоо манай зах зээл улмал хумигдж байна. Тэр бол бид түүхийн нүүрсээр тултал экспортлох, тэр болтол бид дотооддоо энэ түүхийн нүүрсээ тултал боловсруулдаг юм болох хэрэгтэй байна. Тийм учраас одоо энэ томоохон байгаа энэ нөөцүүдээс хүрч чадаагүй байгаа. Энэ эсгүүд дээр л одоо эргэлтэнд оруулъя, ашиглалтанд оруулъя. Уурхайгаа одоо олборлолтоо хийж эхлэе, тээвэрлэе, экспортлыг гэдэг л ийм л зорилт тавьж эхлүүлж байгаа ажлууд хөндөөгүй байгаа газруудаа. Тийм учраас одоо энэ бол шууд төсөвт нөлөөгөө гэж бас үзэж болохгүй. Хэрвээ бид нар одоо эх хонд энэ одоо тогтоолоо батлуулаад ажиллаа хийж чадах юм бол үндэсний баялагын сан дээр л тодорхой хэмжээний орлого нэмэгдэж